Сак видео үзүүлж байна. Эверестийн оргил руу авирсан уйлжтай тохиолдсон учир битүүлэг явдлууд. Дэлхийн дээвэр гэгддэг Гималай нурууны ноён оргил Эверест далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт байдаг. Зүрлэг энэ оргилыг Жомолонгмаач гэж нэрлэдэг. Жухам энэл өндөрлөгт гарахыг өөрийнхөө амьдралын удаг учир зорилго болгосон хүмүүс чамгүй болоо. Гэхдээ ээш зүглэх хүмүүсийн аян зам тэмч дардан байдгүй лээ. Дэлхийн хамгийн тааварлашгүй нууцыг өөртөө агуулсан Эвересттэй холбоотой сонин хачин мэдээллүүдийг танд хүргэе. 1. Эверест рүү өндөр өсгийдтэй авирсан нэр. Адал явдал эрэлхийлэгч өөрийг нь зорих дуртай хүмүүс Гималай нуруунд авирах нь түгээмэл. Гэхдээ Маурис Вилсон хэмээх англиар Эверестийн оргилийн хойд ингэрт онгоцоор нисэж хүрээд үлдсэн замыг авирч туулахаар төлөвлөжээ. Тэрээр Их Британд Гибсийн мод загварын онгоц жолоодож сурсан байлдагч байлаа. Гималайд авирахаас өмнө Морис энэтхэгийн даржлын суурьнд ууланд авирч хоолсоох зэргээр бэлтгэлэн базааж байв. Өөрийгөө тэрээр маш сайн бэлтгэгдсэн гэж итгэжээ. Гэвч удалгүй Морис онгоцоор нисэх санаагаа орхиж ууланд өөрөө авирж гарахаар шийдэж гин. Ийхүү 1934 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тэр замдан гарсан боловч амьд эргэж ирээгүй юм. Түүний өдрийн тэмдэглэлээс харахад хамгийн сүүлд тэрээр 30-ны өдөр тэмдэглэл бичжээ. Харин Морисын цогцсыг дараа жил нь олсон байна. Эмэгтэй хүний дотор хувцс өмссөн байсан нь олныг баггүй гайхшруулсан юм. Харин 1960 онд Хятад уулчид Морисын цогцос олдсон газраас холгүйхэн эмэгтэй хүний өсгийтэй гутал олжээ. Хожим Морисыг эмэгтэй хүний дүрд хуврах дуртай байсныг нь олж мэдсэн байна. Тэрээр Гималайн ууланд авирах хүсэл давтахаас өмнө Шинзландд эмэгтэй хувцсны дэлгүүрт ажилладаг байсан гэн. 2. Алмаз. Хамгийн анх алмазны хөлийн мөрийг Гималайн уулнаас олсон гэдэг. Эрднээсээ Баалба болон Дөвдийн уугуул иргэдийн дунд алмаз буюу сасан хүний талаар олон домог яриа гарсаар иржээ. Саяхны хүртэл алмаздаа таарсан гэх хүний ярианд хүмүүс итгэдэг байлаа. Энэ бүх ярианаас хамгийн үнэмшилтэй нь Английн уулчин Эрик Шиптон болон түүний судалгааны багийнхны Эверестийн оргил руу авирсан түүх юм. 1951 онд тус багийнхан 6000 метрийн өндөрт авирж явах үедээ алмазын хөлийн мөр олсон байна. Энэ нь тухайн үедээ алмаз байдаг гэдгийг батлах хамгийн том хөдлөшгүй баримт гэж олон хүн итгэж байв. Хожим 2009 онд Америкийн телевизийн хөтлөгч Жошуа Гейтс өөрийн үнний эрэл нэртэй телевизийн нэвтрүүлгийн Гималай нуруунд хийж байхдаа 33 см урт, 25 см өргөн хөлийн мөр олжээ. Ийхүү шинжүүчид уг хөлийн мөрнөөс үл мэдэх биетийн ДНК-г илрүүлсэн байна. 3. Оргилууд хийсэн анхны авиралт. 1924 онд Английн хоёр иргэн Жорж Миллерийн Сэнди Ирвин нар Эверестийн оргил руу авирсан дэлхийн анхны хүмүүс болохоор аян замдан гарчээ. Тэдний оргилоос 200-аас 300 метрийн зайд байхыг дурангаар хамгийн сүүлд харсан байна. Гэхдээ Миллерийн Ирвин хоёр буцаж ирээгүй юм. Тиймээс тэднийг Эверестэд гарсан анхны хүмүүс гэдгийг хинж нотолж чадахгүй болжээ. 1999 онд Америкийн уулчин Конрад Анкер анхны хоёр уулчны цогцсыг олох эрэлийн ажлыг эхлүүлжээ. Тэрээр даалгаврын амжилттай биелүүлж Миллеригийн хөлдсөн биеийг олсон ч Ирвиний цогцсыг олоогүй юм. Мөн тэднийг оргилдээ гарсан гэх баримт тэмдэглэл огт олоогүй гин. Миллерийн их нэртийн хэрвээ оргилдээ гарах юм бол хамт агуулсан 6 тэнд тавина гэж амлаж байсан аж. Харин Конрад Миллеригийн биеэс их нэртэйгэн агуулсан зургийг нь олоогүй гинэ. 4. Хоёр дахь авиралт. 1952 онд Оросын шинжилгээний баг Эверестийн оргил руу төвдийн талаас буюу хойд жигүүрээр нь авирж гарахыг оролджээ. Тухайн үед Оросууд Эверестийн оргил дээр Ленин болон
Сталины хөшөөг сөндөрлүүлэхээр төлөвлөсөн гэгдэж байв. Тэд хамгийн сүүлд 8000 метрийн өндөрт гарсан гэдэг тэмдэглэл байдаг бөгөөд тэд мөн л сураг тасарчээ. Гэхдээ Оросууд дээрх явдлыг огт болоогүй гэдэг юм. Гэсэн ч Оросын уулчин Евгений Гиппенрейтер өөрийн гаргасан нэгэн сэтгүүлд 1952 онд 35 хүний бүрэлдэхүүнтэй баг оргилоод авирсан гэж бичжээ. 5. 3 дахь оролдлого. 1975 оны 9-р сард Даугал Хаастон, Дауг Скот хэмээх англи уулчид Эверестийн өргөлөд авирч угаад дэндээ нэг шөнө хонох хэрэгтэй болжээ. Тэд өглөө амьд сэрэх үгүүдэн эргэлдсэн ч нүхүхэж дотор нь орж хамтдаа хэвдсэн гин. Одолгүй тэд хөжил дөрөгчийн дутагдалд орж дээр нь өлбөрж өгөх шахажээ. Ухаан алдаж өгөх гэж байхад нь тэдний хэнийг нь дэвэрж тулаацуулсан гин. Харин өглөөсөрөгт нь хинч байгаагүй аж. Эверестэд авирсан олон хүн энэ мэт адилхан зүйл ярьдаг бөгөөд тэдэнд дэм болж, дулаацуулж, бүр оргилоод гарахад нь тусалсан ч гэж хүмүүс хэлэх юм бэ. 6. Фрэнк Смитийн хажиргалтай яриа. 1933 онд Английн уулчин Фрэнк Смит Эверестийн өргөл рүү гарах анхны оролдлогынхон үеэр 8565 метрийн өндөрт гараад хачин жигтэй зүйл харсан байна. Тэнгэрт хоёр зүйл нисэж байгааг би харсан. Тэд бөмбөлөг шиг хэлбэртэй мөртлөө далавчтай байсан. Тэд маш удаан хэрнээ ийш тийш нисэж байлаа гэж хэлсэн юм. Энэ явдлаас өмнө Смитийг уулын ингэрд авиралт хийж байхад хажууд нь нэг юм нисээд ажиглаад байгаа мэт санагдсан гин. Хажууд нь үл үзэгдэгч хүн яваад байгаа юм шиг санагдсан учраас хоолон хүртэл хувааж өгсөн гин. Тэр нь жоохон юу байсан болоо. 7. Хэнэн дөрүүлж Эверестийн өргөлдөр гарсан байв. Мэлори Ирвин Оросын уулчдын хэн ч уулын өргөлдөө гарсан гэх нотлохоо байхгүй. Гэхдээ Эверестийн өргөл рүү хамгийн анх гарсан Шинзландын уулчин Эдмунд Хиллари болон Балбын уулчин Шерпа Тензин Норгийн хоёр яг хянын дөрүүлж өргөлдөө гарсан дугаагаа нууцалж хоёул нэгэн зэрэг гарсан гэж олон нийтэд мэдэгдэх гэрээ байгуулжээ. Тэдний авиралтын дараа Балбын нийслэл Катманду хотод өөрийн орны иргэн Тензинийг дөрүүлж гарсан гэх суртал ухуулгын зурагт хуудсан цацагдж байв. Дулс зурагт хуудсанд Хилларигийн олс байнга гацж байсан тул Тензин түүнд удаадаараа тусалж байсан. Яа гарахгүй Тензин дөрүүлж гарсан гэж бичсэн байв. Хожим Тензин ч мөн хоёр хүүдэн өөрийгөө дөрүүлж оргилдээ гарсан гэж нууцаар хэлсэн байна. Тензинийг нас барснаас хойш 17 жилийн дараа Хиллари мэдэгдэл хийхдээ бид өглөө 6:30-д замдаа гарсан. Бид бие-биетэйгэн олсоор холбогдсон байсан юм. Тензин миний ард явж байсан. Бид хизээж хинэн дөрүүлж оргил гарах талаар ярилцаагүй. Учир нь бид багийн хүчээр уулын оргилод авирсан юм. Гэхдээ би дөрүүлж оргил дээр гарсан. Тензин миний ард 3 метрийн зайд явж байсан гэж хэлсэн. Тензин нас барсан байсан учраас Хилларигийн хэлснийг үгүйсгэж эсвэл баталж чадаагүй. Гэхдээ өнөө хүртэл Эверестийн өргөл дээр Шинзланд бос. Харин Баал бүхэн дөрүүлж гарсан гэж дэлхийн нийтэрийн итгэдэг. 8. Эверестийн сүнс. 2004 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Балбын иргэн Шерпа Пемба Доржи хэмээх залуу 8 цаг 10 минут авирч Эверестийн өргөлдөө гарч чадсан бөгөөд тус өргөл рүү хамгийн богино хугацаанд авирсан дэлхийн анхны хүн болжээ. Үүнээс 3 хоногийн дараа буюу 24-ний өдөр Эверест рүү өмнөд хэсгээс нь дахин гарч байхдаа тэрээр хөлдөж өгсөн олон хүний зогцтой таарчээ. Энэ үед тэрээр сүнстэй таарсан. Хэсэг авирсны дараа над руу хар сүүдэртэй сүнс ордож байгааг би харсан. Над руу гараад сунгаад идэх юм хүсэх шиг болсон. Миний бодлоор Гималайн ууланд авирч байгаад осолдож нас барсан хүмүүсийн сүнс баг. Олстой авирч байгаад хөл алдан унаж нас барсан хүмүүсийн зогцсон. Одоо хэрн олсноос дүүжлээстэй байдаг гэж Пемба хэлсэн. Гималайн ууланд амьдардаг нутгийн иргэд ууланд осолдож нас барсан хүмүүсийн биеийг оршуулах хүртэл тэдний сүнс ууланд хоргодсоор байдаг гэж итгэдэг.
Гямлаад авирж байгаа тосолдсон хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэг болсон гинэ. 9. Эверестэд авирахаас өмнө хорвоог орхисон өөлийн штэг. 2017 оны 4-р сард Шведийн уулжин өөлийн штэг хэмээх залуу Эверестийн оргилууд авирахаас өмнө бэлтгэл хийж байхдаа нас уржээ. Тэрээр маш чадварлаг нэгэн төдийгүй уулжид дундан Майкл Жорданд тооцогддог байсан гинэ. Түүнийг дүүхэндх хамгийн хурдан чадварлаг уулчин байсан гэлцдэг. Гэтэл ийм чадварлаг уулчин Эверестийн оргилууд авирахаас өмнө яагаад нас урсан бэ гэж та асуух. Тэрээр бэлтгэл хийж байхдаа хөл алдан унсан юм байна. Тухайн бэлтгэл хийж байсан Гямлайн ууланд өөлийн штэг өмнө нь авирж байсан туршлагатай юм. Мөн тэр хэсэг жуулчид ч саадгүй авирж болох газар тооцогддог. Олон улсын уулчдын холбоо чадварлаг нэгэн гишүүнэн чухам юуны улмаас нас урсан талаарх нарийн шалтгааныг олж мэдхийг хүссэн боловч одоо гэхэр нь хариулт аваагүй юм. 10. 2017 онд болсон дуйлан. 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Эверестийн амралтын баазаас холигүйхэн нэгэн майхнаас 4 зогцоос олджээ. Тэднийг өндрийн өвчнөөс болж нас урцгаасан гэдэг. 3 хоногийн өмнө Эверестийн ууланд нас урсан Словакийн уулчны зогцсыг авч явсан хүмүүс тэднийг олсон байжээ. Гэхдээ тухайн үед ууланд авирахаар бүртгүүлсэн хүмүүсээс алга болсон хүн байгаагүй нь хачирхалтай. Ийхүү тэр 4 хүн хэн байсан тухай дуйлан дэгдсэн юм. Балбын аялал жуулчлалын яамнаас дээрхүүл явдалтай холбоотойгоор хийсэн мэдээлэлдээ нас урсан 4 хүнийг 2016 онд алга болсон хүмүүс гэж хэлсэн байна. Гэсэн ч тэд 2016 онд ууланд авираад тосолдсон. Эсвэл алга болсон хүмүүсийн тоонд багтаагүй аж. Ийхүү одоо хэрэн тэдний хэн байсныг олж мэдээгүй хэвээр байгаа юм.